Засгийн газраас орж ирсэн татврын багц соёлыг нийтээр анзаарж байгаа бох. Хагас жилийн өмнө баталсан нөөтийн алуун татврын хуулиа хүчингү болгоод оронд нь хуулийн төслүүд санал болгож байгаа. 3 хуулинд өөрчлөлт орж байгаа. Хүн амын орлогын алуун татвар, нөөтийн хууль, болоод аж ахуйн нэгжийн гуруулаа үндсэндээ зүгээр л одоо нүглийн нүдийг гурилаар хуурна би өмнө хэлжсэнийг дахин хэлье. Зүгээр одоо тэр бол ингээд нэгдүгээрт нь арга цаасан тоглоомын, хоёрдугаарт нь яг одоо татврын үндсэн суур зарчмыг эвдсэн нөөтийг зарим аж ахуйн нэгжүүд төлөхгүй байж болно. Тэгвэл эн чинь хинэн төлөөд хинэн төлөхгүй байдгийг. Дахиад дээрэс нь төлөхгүй аж ахуйн энэ чинь нөөт гэдэг чинь өөрөө нэгдсэн өртгийн алуун татвар гэдэг чинь өөрөө эцэг хэрэглэгч угаасаа төлж яадаг. Энийг дамжуулан одоо үндсэндээ дамжуулан бичлэлт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийг нэг хэсгийг төлөвлөхгүй байна гэдэг нь нөгөө хэсэг нь энэ 10% бүгдийг нь төлнө гэсэн үг. Энэс чөлөөлөгдөнө гэж байдаггүй татвар. Тухайн аж ахуйн нэгж, тухайн дэлгүүр, тухайн жижиг аж ахуйн нэгж чөлөөлөгдөж байгаа юм шиг мөртлөө дараагийн аж ахуйн нэгж энэ 10% чинь бүтнээр нь төлж яадаг. Дахиад дээрэс нь татврын одоо шударга, тэгш, хүртээмжтэй татврын суурийг нэмсэн бүртгэл тооцооллын зорилго энэ бүх зүйлээс ухарсан. За тэр тусмаа та нар анзаарсан бол тэр сангийн сайдаар ажиллаж исэн Жавхлан гэдэг хүн энийг буруушаасан байл. Энэ бол үнэхээр энэ засгийн газраас өргөн барьсан татврын багц хууль бол үнэхээр тийм ухарсан, нүглийн нүдийг гурилаар хуурсан юм өргөн барьсан өөрчлөлтөө. За манай хоёр гишүүний өргөн барьж байгаа татврыг жигд бууруулъя. Ерөөсөө тэр саяны тийм ялгаатай татврыг одоо үндсэндээ аж ахуйн сая тэр 10, 15, 20% татврын шатлалыг бий болгоё гэж байгаа чинь аж ахуйн нэгжүүдийг зохиомлоор тайлангаа хоёр тайлантай болж зохиомлоор жижигрэх ийм нөхцөл байдал руу жишээ шаардж байгаа. Манай гишүүдийн өргөн барьж байгаа хуулиар бол татвар жигд байх ёстой. Нэг бол 1% бай, нэг бол 10%-га нөөтийн 10%-га 5% болгож жигд бууруулъя л гэж. Тэнд тийм шатлал гэж гой зүйл зохиосон элдв зүйл байхгүй. Тэгэхээр эрх баригчдыг асуудалд яаж хандж байгааг харъя.